Tabo аппликейшн дээр хэрхэн high cargo-гоо сонгон бараа захиалах заавар. Та Tabo аппликейшн руугаа орсны дараа таны байршил Монгол дээр тохирсон хэсгээ шалгаарай. Зүүн дээд болон дээрх энэхүү сонголт нь Монгол улсыг илтгэж байгаа юм. Хэрвээ таны Tabo аппликейшн дээр тухайн сонголт нь харагдахгүй байх юм бол та энэхүү зааврын дагуу Монгол улсаа сонгоорой. Баруун доод болон дээрх хэсгийг сонгоод арааны зурагтай айкон дээр дарна. За эндээс хамгийн ихний энэ хэсгийг сонгоно. За ингэснээр дөрөвний Монгол гэсэн ханзны хэсэг нь хамгийн ихэнд харагдана. Үүнийг чеклж өгөөд хадгалах товчийг дарна. За ингэснээр таны аппликейшн амжилттай Монгол улс дээр тохируулагдлаа. За дараагийн дугаарт нь та аппликейшн дээрээ сонирхож буй бараагаа сонгоод шууд худалдаа авах эсвэл сагсандаа хийх сонголтоос сонгоно. Аль нэг сонголтын дээр нь хаягны мэдээлэл хамгийн ихэнд нь харагдана. За энэхүү хаягаас өөрийн Монгол дахь гэрийн хаягаа оруулна. Шинээр хаяг оруулах гэсэн хэсэгтээ дарна. За тэгэхээр энд сонгох гарч ирнэ. Хамгийн ихний санз нь Монгол улсыг илтгэж байгаа буюу энэхүү сонголтын дээр дараад өөрийнхөө дэлгэрэнгүй хот, аймаг, сум, дүүргийн хадлаар мэдээлэл оруулж байгаа. За ингэж оруулсны дараа хажууд байгаа энэхүү чекийг заавал сонгоорой. Учир нь энэ нь таны үндсэн хаяг гэдэг тохиолгыг илтгэж байгаа юм. За тэгээд энэ хаяг хэсэг дээр нь дэлгэрэнгүй хаягаа гараар бичиж оруулж өгнө. Бүтэн нэр хэсэг дээр нь өөрийнхөө бүтэн нэрийг заавал оруулах хэрэгтэй. Утасны дугаар дээр өөрийнхөө ашигладаг бараа хүлээж авах утасны дугаараа оруулж өгнө. Хэрвээ танд шуудангийн код байхгүй бол дурын тоогоо оруулна. За тэгээд хадгалах товчийг дараад таны хаяг амжилттай хадгалагдана гэсэн үг. За ингээд барааныхаа төрөл болон тоош ирэхээ оруулаад сагслах бол сагсандаа хийгээд хэрв шууд худалдаж авах бол шууд худалдан авах тохиргоон дээрээ үргэлжлүүлээд бараагаа худалдаж авнаа. Дээд хэсэгт таны түрүүний оруулсан хаягч харагдаж байна. За дараа нь хил дамжсан логистик гэдэг энэ хэсгээр high cargo маань сонгогдсон байгаа. Хүргэлтээр болон та бараагаа өөрөө салбар дээр сонгон авах боломжтой. Хэрвээ салбар сонгох хэсгийг сонгосон бол дараагийн хэсгээс аль салбараа сонгох вэ гэдэг салбараа чеклээд өгнө. Би түрүүнийх дээр Баян зүрх дүүргийг сонгосноор надад Баян зүрх дүүрэгт харьяалагддаг 3 салбар маань ийхүү харагдаж байна. За ингэж сонгосны дараа таны нэр утасны дугаар сонгосон салбарын мэдээлэл энэхүү хэсэгт харагдана. За энэхүү та Tabo аппликейшн дээрээ high cargo-го амжилттай сонглоо. Хамгийн сүүлд нь худалдаж авах товчийг дараад ийхүү таны захиалга амжилттай болно. За мөн сагсан дахь бараанаасаа хэрхэн худалдаж авах вэ гэдэг хэсгийг нэмэлтээр тайлбарлаж өгье. Сонгосон бараагаа чеклээд дараагийн хэсгийг дарахад мөн адил саяны цонх харагдаж ирнэ. За мөн өөрөөр хаягаа тохируулах зааврыг нэмэлтээр оруулж өгье. Tabo app-ийнхаа тухайн тэснээс арааны тэсээ сонгоод энэхүү хэсэгт мөн хаягаа оруулах боломжтой.